бодог шингээ. Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны минь төргий 2020 он гарсан байна. За би энэ удаагийн бичлэгээр влог биш, өөрийнхөө 2019 он буюу өнгөрсөн жилд өөртөө таалагдсан бүтээгдэхүүн болон ном, техник, технологийн тухай та бүхэндээ хуваалцъя гэж бодсон. Тэгээ YouTube-ийн бичлэг би аягүйх бас үздэг. Тэгж жагаад хүмүүсийн нэг яг 2019 оноо дүгнээд тэгээд best of the year гэдэг гардаг штэ. Тиймэрхүү бичлэгнүүдийг харж агаад би бас нэг юм бичлэг хийж үзье гэж бодсон байгаа. За тэгээд эхэлцгээе. За би хамгийн түрүүнд гол сахны бүтээгдэхүүнүүдээр эхлэе гэж бодож байна. За миний хоолой жоохон ханиадтайгаа учраас хоолой жоохон гээд аргаад байна. Та хүмүүс ойлгоорой. За хамгийн ихэнд энэ Hada Labo-гийн Cocoon Premium гэдэг нэртэй лошн энийг бол нүрээ угаасныхаа дараа төрхтэй. Тэгээд өвлийн уйлдрал бүр ялангуяа амар сайн чийгшүүлт юм билээ. Гиалуроны 5 төрлийн хүчилтэй. Энэ ямар ч байсан тийм айгу хурц мурц ямар нэгэн үнэр болон оруулагч тийм олон төрлийн химийн найрлага байхгүй. Японд боллоо бүр номер 1 бестселлерийн тоонд ордгийн байлээ. Гол сахны бүтээгдэхүүнээс бас энэ тентгийн YouTube-ийн бичлэг харж байгаад энэ тухай маш их яригдчихсэн. Би бас энийг YouTube-ийн бичлэгнүүд үзэж байгаад олж авчихсан. Тэгээд та бүхэн бас айгүй хуурай тэгээд эмзэг төрлийн арьстай байх юм бол энийг бас туршаад үзээрэй. Надад маш их таалагдсан. За дараагаар нь болохоор serum байна. Надад энэ The Ordinary гэд саяхан 2018 оноос 19 оноос эхлээд ингэж юм шинэ брэнд гарч ирсэн байлээ. Эднийх яадаг вэ гэхээр зөвхөн одоо гол сахны бүтээгдэхүүний найрлаганд ордог тэр нөгөө нэг химийн чухал нэгдүүд шүү. Тэрийг болохоор шууд хэрэглэгчдийн гар дээр өөр ямар нэгэн бодистой холилгүйгээр ингэж хүргэдэг нь айгу онцлог талтай. Тэгээ үнийн хувьд маш хямдхан. За энэ надад болохоор байгаа нь болохоор niacinamide 10%, niacin гэдэг байх тий монголоор. Би яг энэгээр шууд унсчлаа. Тэгээд цинк буюу цайрын 1% найрлагатай ийм бүтээгдэхүүн байна. Энэ бол бас нэг номер 1 селлерүүдийнх нэг юм байлээ. Би одоо миний хэрэгжилж байгаа 3 дахь сав. Тэгээд өмнө нь би 2 удаагийн 30 мл-тэй хэрэглэсэн. Одоо энэ удаа болохоор бүр 60 мл-тэй энэ авсан. Ингээд яг ингээд хайрцагын дээр болохоор ингээд өдөр шөнийн алинд нь хэрэгжилж болно. Тэгээд илүү нөгөө нэг арьсан дээр нүхийг агшаах зориулттай гэсэн. Тэгээ би яг интернет дээр ингээд судлаад ингээд хараад үзсэн чинь болохоор нүхийг агшихаас гадна бас жижиг нөгөө нэг дөнгөж үүсэж байгаа хүчлээнүүдийн эсрэг үйлчлэгээтэй дээрээс нь амар сайн цайруулт юм байлээ. Би ингээд нөгөө батганууд гаргахлаар би ингээд батг надад эдэтэ батг гардуу дандаа цагаан батг гардаг. Би тэгээ цагаан батгаж угаасаа шахаж авахсаар аргагүй шүү дээ. Цагаан батгнуудаа дандаа зүгээр цалаа шахаад авчдаг. Тэгээ дандаа ингээд мэдээж буруу цаолно. Тэгээд юу яачдаг сорив тогтчдаг. Тэгээд ингээд бүр нэг соривтой болсон байсан ингээд нэгсэн намныхаа эргэн дээр нэг сахалтай юм шиг хальт арах юм бол тэгээд энийг хэрэгжилж эхэлснээс хойш бүгдээрээ цайраад одоо ерөнхийдөө бол баг арилцсан. Ганц хоёр ерөнхийдөө бол байгаа. Тэгтээ ерөнхийдөө бүгдээрээ арилцсан амар гоё юм байлээ. Тийм ийм нэг бүтээгдэхүүн байна. За тэгээд дараагийн бүтээгдэхүүн болохоор гарын тос байна. Зэн Kifis гэдэг нэртэй Working Hand гэх нэртэй. Энийг болохоор би Amazon-оос олж харж исэн. Би яг энэ дэрснээс хойш айгүй олон төрлийн ажил хийж үзсэн. Айл цэвэрлэх, тэгээ гадаа нэг хоолны food truck-ууд дээр ингэж ажиллаж исэн. Тэгж яах ч ерөөсө гарандаа ямар ч намны тус төрөх боломжгүй шүү дээ. Тэгэл байнгын гараа ямар нэгэн химийн бодис нүрэл тэгэл эсвэл нартай, шороотой ингээл бүгдээрэнд нь ажиллаа гар ингээд амар сайртаад тэг бүр ямар ч тос төрсөн ерөөсө тэрийгэ хүлээж авахгүй айгу муухай байгаа гэснээр бүр ингээд харлаад эхэлдэг юм байл ингээд сайрцсан хэсгээрээ үрчлээгээд эхний 2 дахь удаагийн түрхэлтээс л ер нь бүр ингээд гар бүр амар зөөлрөөд ингээд амар гоё болоод эхэлсэн. Тэгээ би болохоор баг DM нөгөө нэг гол сахны бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдээр нь бүгдөөрөнгөөр нь баг бүх гарын цнуудыг хэрэглэж утсан байхаа. Тэгээ эмийн сан ороод гарын нөгөө имчилгээний тоос мос гэдэг бүгдээрээ ерөөсөө энэ шиг бүр ерөөсөө нөлөөлж байгаагүй. Тэгээ энэ миний хувьд бас их тийм амар хямдхан биш 10 хэдийн евро гэжсэн. Тэгтээ бол үнэндээ бол таарсан амар сайн бүтээгдэхүүн байсан. Тэгээд гар нь бүр ингээд нэг зарим нэг имчилгээний туснууд ч ингээд гар нь бүр ингээд найлтаад ингээд шингэж өгдөг шүү дээ. Энэ бол ерөөсөө түрхэл шуу шингэн тэгсэн мөртлөө өдөржингөө амар гоё ингээд зөөлхөн байдаг.
Би үс арчилгаанд оролцоо би бол сүүлийн 3-4 жил дараалж шулуун хэмлэгсэн үгүй бол миний нөгөө үс амар хүүсгэр тэгээд дээрэс нь хоёрын хооронд долгионтой дээрээс нь гой харагддаггүй тэгээд ийм бол айгүй шулуун хэмлэгдэг байж байгаа сүүлийн жил 2 жилийн өмнө би нэг газар очиад гэсэн чинь айгүй муу химээр хийцэн миний үс бүр амар гинтэй бүр хогийн шүүр шиг болцсон тэрнээс хойш би ер нь л бараг байж болох хамгийн үдээс авахлаар хамгийн сайн гэж хүмүүсийн сайн гэсэн болгоны төрсөөрснээр төрөхөж үзсэн боловч юу ямар ч нэмэр байгаагүй тэгэж явж байгаад би энэ Olaplex Hair Perfector нэмэр 3 гэсэн энэ нэг имчилгээний ийм одоо маск гэх юм уу энийг олж авсан. Энэ болохоор гимтэлтэй бүр ингээд нүгсэн нөгөө ингээд перкстэй ингээд цайруулж зүгсэнд бүр амар төрхтэй тийм мэрэгчлийн салооны бүтээгдэхүүн юм байлаа. Тэгээ би энийг өснийхээ зөвхөн үзүүртэн 7 хоногт нэг удаа түрхээд байсан чинь миний үзүүр нь арай гайгүй зөөлөн болж эхэлсэн. Гэтэ бүр яг одоохондоо бол бүр амар сайн болоогүй. Сүүлийн бид одоо нэг 3 сарын өмнөөс л хэрэглэж үзээ. Гэтэ бүр өмнө нь хэрэглэжсэн бүтээгдэхүүнүүдээс хамаагүй илүү үсээ айгүй зөөлхөн болоод юм байлээ. Тэгээ үүний хувьд болохоор бас нэг тийм амар хямдхан биш. 20 хэдэн бас еврогоор авч ирсэн. Тэгээд тэгтээ яг ингээд айгүй жоохон ордог. Тэгээд яг хөвтэй уртстай болох амар дуртай. Тэгээд үсээ ингээд хариулт гэхлээр бас амар хайрын санагдаад байдаг. Тэгээд үсээ хариулахгүй тэгэл ингээд юм үдэ хэрэглэл явж байхаас. За одоо тэгээд дараа нь нүүр бүдэг рүү орё гэж бодож байна. За нүүр будагны хувьд бол надад нэг олон юм байхгүй. Эхнийх нь болохоор энэ Huda Beauty-гийн юу вэ? Ийм палет нүдний тэн. Тэгээ энийг бодлоо манай найз охин миний төрсөн өдрөөр түрүү жил үжижсэн. Би тэрнээс ч нэг амар тийм энэ ч бас хөр хүнтэй юм байла 30 эд яваараа би бол нэг тийм нүүр арьс арчлагын бүтээгдэхүүн мөн харуулдаг мөртлөө нүүр будагнд болохоор нэг амар тийм үнэтэй юм ерөөс нэг хэрэгэлдэггүй. Тэгээ манай найз охин төрсөн өдрөөр хэрэгэлсэн. Гэтэ бүр яг амар гоё юм байлээ. Ингээ өнгө айгу удаан тогтдог. Дээрээс нь яг нэг миний хэрэгэлдэг өнгө байсан. Тэгээ дараагийн бүтээгдэхүүн болохоор нүүр будагшингийн дараагийнх нь болохоор fixing spray. Нүрээ бодож дуусныхаа дараа ингээд нүрийнхээ будыг шингээж ингээд жоохон мат болох гэж цацдаг шүү дээ. Энэ болохоор Maybelline Lasting Fix гэж жоохон мат болгох үйлчлэгээ 16 цаг хүртэл мат хийвэр нь барьдаг. Тэр нь бол арай биш худлаа. Тэгээд энэ яадаг вэ гэхээр бүр ингээд нүрээ будчихад тэгээд ингээд цацчихгууд ерөөсөө амар гоё тийм нэг баг зэргийн тийм нэг юу гэдэг одоо нэг DV гэдэг чинь нэг тийм амар бүр мат болохгүй. Энэ бол матын яг эсрэг нь ингээд нэг жоох ингээд нэг гэлтгануулаад ингээд нэг амар гоё нэг чиглэг арьстай юм шиг харагдуулдаг. Тэгсэн түүнээс гадна бас будыг аягүй удаан барьдаг. Гэхдээ энэ шиг энэ дээр бичсэн шиг 16 цаг бол биш. Нэг доор хаяж нэг өдрийн 8 цаг бол аягүй гоё барьцдаг. Тэгэд үүний хувьд бас аягүй гайгүйтэйс би одоо их чаддаггүй. 9 евро. За ямар ч 10 евро хавцаа байсан гэхлээр 30 эдэн мянга гэж байна. За дараагийнх нь болохоор миний энэ жилийн хамгийн дуртай би бол өнөртөө бас амар хоббитэй. Тэгээд түрүү жил авсан өнөртөө бас миний бүр амьдралд төрчихсэн хамгийн гоё ус бол Giorgio Armani-гийн Acqua di Gio. Энэ бүр ингээд амар гоё тийм нэг сэнгэнсэн тэгсэн мөртлөө нэг тийм цаанаа бас нэг тийм нэг нилон тийм шиг нилон гэхээс илүү нэг тийм нэг дулаахан мэдрэмж амар тийм тухтай үнэртэй нэг тийм хитрхийн нилон биш хитрхий сэнгэнсэн биш яг нэг гоё дунд чинь олцсон. Тэгээ би энийг төрхөж яваад бүр амар олон хүнээс амар магтаалыг сонсч ийсэн. Яаж ямар гоё ямар тэнэг юм ярьж. Одоо бүр ингээд нэг хүн хажуугаар зурж явангууд энийг гихч чи ямар өнөртөө зургцэн гадаад талтай ямар өнөртөө зургцэн чи бүр амар гоё өнөртөж ийн гэд. Тэр бол энэ яасан одоо бараг дуусгач юм. Тэгээ би өнөртөөс бүр амар хоббитэй болохоор амар олон өнөртөөс авдаг. Тэгээ би аян хурдан удаждаг байхгүй. Тэгээ тийм болоод дандаа 30 мл-тэй авдаг. Тэгээ одоо тэнд байгаа уснуудаас бараг хинхээс нь нүүдцэн. Гэтэ энэс бол хизээж удахгүй. Би нэг бол заавал ахиж худлаж авна. Одоо яг
технологи руугаа орё гэсэн чинь бас ахаал нэг гоо сайхан юм гараад ирлээ. За энэ болохоор яадаг юм бэ гэхлээр нөгөө Монголд нөгөө ингээд гоо сайхан дөрөхлөр ингээд LED нөгөө нэг ингээд юугаар гэрлэр ингээд арьсан дээр ингээд нөгөө юм тавьчихдаг юм байлээ шүү дээ. Би ерөөс өмнө мэддэггүй байсан. Тэгээд түрүү жил Монголд очиод ингээд гоо сайхан дөрсөн чинь амар тийм тод улаан гэрэлтэй, цэнгэр гэрэлтэй, ногоон гэрэлтэй тийм нүд байгаад захгүй бид баг ахуудаа хараад яадаг ингээд хүнээс асуусан. Одоо нэг төрлийн шаардлага тэгээд арьсан дээр хурдл тэгээд гэрэл болгоно ямар нэгэн өөрчлөлттэй арьсыг илүү одоо залуужуулах юм арьсны бохирдлыг гадагшлуулах нөх агшаах үйлчлэгээд юм байлээ. Тэгэж явж байгаад би интернетээр хайж байгаа тийм их гэрийн нөхцөл ямар шухан юмнууд байна. Би энэ болохоор байнгын гоо сайхан ороод аж чадахгүй мэдээж нэгдүгээр тал маш үнэтэй, хоёрдугаарт би бол монгол шиг сайн гэж бодохгүй байна. Мэдгүй би яг энэ талаар биеийн нөгөө бариамаранд орж байгаад монгол шиг бол тийм гоё ерөөс хийж авах дээрээс нь бүр монголын тэр үнийг бол 4-5 дахин нугуулсан удаа болохоор оюутан хүний хувьд байгалийн юм дараад чадахгүй болохоор гэрийн нөхцөлд ямар шуухан аргаар ийм юм хайж гэрлэр ингэж нүүр мөрөө шаарч болох гэсэн чинь энийг би интернетээс олсон. Тэгээ энэ яадгүй тэгэхээр ингээд улаан цэнхэр гэрэлтэй зэ байж асаат. Ингээд асаа. Тэр нөгөө нэг эхнийхэн цэвэрлэг нь болохоор ингээд нүрээ цэвэрлснийхаа дараа нөгөө нэг ингээд нөгөө нэг юу гэдэг штэ нөгөө хүмүүнд ингээд нөгөө цэвэрлэгийн нөгөө лошн машинаас ингэж агаад ингээд тарчдаг. Тэгээд энэ нь болохоор бас нөгөө нэг ингээд хөрөнгүүд ингээд вибраторлдаг. Тэгээд өөр одоо мод болгон дээр ингээд өөрөөр ярьдаг. Тэгээ moist нь болохоор нүрэндээ нөгөө гоё нөгөө юмнуудаа таснуудаа төрчихснийхаа дараа ингээд бас иллэг хийдэг. Маск нь болохоор мэдээж маска тавьсныхаа sheet mask буюу sleeping mask тавьчаа бас цэвэрлэдэг. Тэгээ хамгийн сүүлд нь лифт нь болохоор ингээд арьсыг ингээд дээш нь ингээд өргөж өгдөг. Тэгээ дээрэс нь энэ яадаг вэ гэхээр гэрлийн сольж болдог. Цэнхэр улаан гэрлийг сольж болдог. Улаан гэрэл нь ямар үйлчлэгтэй гэхээр илүү нөгөө нэг арьсных нь нөгөө нэг арьсан дээр нөгөө нэг байнга батг гардаг ч юм уу эмзэг тиймэрхүү төрлийн нөгөө асуудалтай арьсанд зориулсан арьсыг тайвшруулж үйлчлэгээтэй. Цэнхэр нь болохоор бас нэг юм байсан би яг мартчихжээ хайрцгийн тийшэнд аваад тавьсан байгаа. Би болохоор энэ хинхтэй дандаа нөгөө гулааныг нь хэрэгэлдэг. Тэгээд бас нөгөө нэг хүчийг нь бас ингээд тааруулцдаг. 1 2 3 гэдэг ингээд левелээр нь тэгэнгүүтээ хамгийн сүүлийнх нь энэ лифт буюу нүүр өргөдөг тэр хэсэг дээр нь болохоор ингэж хүүтнээр халуун хүүтнийг бас ингээд тохируулж болдог. Одоо ингээд яах юм бол халуунаар тэгээд гэх юм бол хүүтнээр гээд би энэ болохоор 7 хоногт 2 юм уу 1 л удаа хэрэгэлдэг. Тэгээд энийг болохоор би юунаас авсан? Alibaba гэдэг дээ шүү дээ. AliExpress-ээс авсан. Тэгээд энэ герман технологиор хийсэн гэсэн яг хятадын бүтээгдэхүүн гэхдээ тэгээд үүний хувьд бол амар үнэтэй байгаа 20 евро. Тэгээд энийг хэрэглэж гиснээс хойш миний арьс бас амар тийм гоё ингээд илүү тийм нэг чанга гэдэг чинь чанга болсон юм шиг мэдгүй сэтгэл дараач тэр юм магадгүй чанга болсон юм санагдаад байсан. Тэгээд ямар ч сан гэрлийн хувьд бол би бол үйлчилдэг гэж бодож байна. Яагаад л надад түрүү хэлж ирсэн амар их цагаан батг гараад байдаг гэсэн чинь энийг ерөнхийдөө хэрэглэж гиснээс ер нь бол цагаан батг баг гарахаа болцсон. Нэг ганц 2 баг гаруул гарна. Тэгээд энийг ингээд хэрэглээд талаа ингээ хаа ингээ зарим нь ингээ өөртөө ингээ алга болчихдог юм байлаа. За дараагийн хотлол дээр ийм фитнес цаг байна. Fitbit гэдэг нэртэй энэ дээр болохоор яг тэгэхээр ингээд гарандаа зүүчингүүд ингээд нөгөө зүрхний цохилт хэмждэг. Дээрээс нь нөгөө зүрхнийхээ нэг хэмжээгээр ч юм уу эсвэл биеийн хөдөлгөөний хэмжээгээр ч юм уу яг яаж ажиллах юм мэдгүй. Гэхдээ ингээд өдөр хэдэн километр алхаж чинь хэр их калориттай юм гэдгийг тооцоолоо гаргаад ирд юм байлээ. Тэгээд ингээд уцтайгаа холбочихлоор ингээд мэдээж утсан дээр ирж байгаа бол мессежээс дуудлагууд бүгдээр ингээд хүрээд ирдэг. Яг нөгөө Apple цагтай төстэй. Гэхдээ илүү нөгөө надаа үнийн хувьд илүү хямдхан санагдсан. Дээрээс нь Apple цаг чинь юу байдаг шүү өдөр болгон заавал цэнэглэх шаардлагатай байдаг бол энэ цэнгээ бүр 7 хоног барьдаг. Тэгээд Apple-ийн цаг чинь 200 300-аас эхэлдэг шүү дээ. Энэ болохоор 110 байлуу. Энийг бол манай нөхөр миний ч гэж шинэ жилээр бэлэг болгож өгчээсэн өөрөө аваад тэгээ би бүр зүүж үзээ ямар гоё юм бэ зүүгээдсэн чи надад бэлэг болгож өгсөн. Тэгээд энийг бас надад хамгийн таалагдсан юм нь болохоор ингээд орой унтахтаа ингээд зүүгээд унтчих юм бол утсан дээр нь ингээд аппликейшнээр нь ингээд чинь ингээд зүрхний цохилт болно гэдэг унтж байхдаа хэрэг хөдөлж байгаас ч хамаарат ингээд анализлаад ингээд хэр олон цаг ингээд яг гүн унтсан хэр олон цаг ингээд сэрүүн одоо нэг хагас унтаа гэдэг чинь тийм байдалтай байсан. Тэгээд унталтыг чинь нөгөө нэг
чанар гэх юм уу хэр сайн унтаж чадчих, хэр сайн амарч чадчих, стресстэй нэ үгүй юу тэрний тийм нэг анализлэл гаргаад ирд юм билээ. Тэр нь бүр надад амар таалагдсан. За дараагийн категори бол номнууд. За миний одоо 2019 онд бол би нийт өөртөө зорилго тавьсан байсан нийт 10 ном уншина гэд. Тэгээ 10 ном бол уншиж чадаагүй ямар ч гэсэн. Гэхдээ амжилттай 7 ном бол уншсан. Тэгээ тэр дундаас хамгийн их таалагдсан 2 ном бол энэ нь мэдээж өглөөний гайхамшиг. Энэ бол бүр Монгол брод болж байгаа юм байна. Хүн болгон уншсан. Тэгээ бүр сайхнаас подкаст нь явсан байлээ. Нөгөө Facebook-ийн групп байж байгаа. Тэр нь подкаст болсон билээ. Тэрийг одоохондоо би бас сонсож амжааг байгаа. Тэгээ хүн болгон уншсан болохоор би заавал энэ номны тухай яриад авах нэг шаардлагагүй гэж бодож байна. Хэл Элродийн бас өөрийнх нь тухай би тэр нэг подкастыг нь ол сонсон. Хэрвээ та бүхэн тэрийг англи хэлтэй бол бас олоод сонсоорой. Айгүй гоё юм ярьд юм байлээ. Тэгээ 2019 оны эхний дугаарынх нь би подкастыг сонссон. Тэн дээр бүр амар сонирхолтой юм ярьсан. Айгүй мундаг хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө 2019 онд өнгөрсөн онд өөрийнхөө одоо скил готролын тухай ярьж исэн. Тэн дээр юу гэж ирсэн бэхээр бүр амар скил готрод ороод тэгээ бүр амар орлоо гэж доод хор тавдартай. Тэгээд бүр хамаг ажлынхаа бүх плануудыг ингэж канселдаад ажлынхаа бүх төлөвлөгөө ингэж зарим үйл ажиллагаанд оролцохоо болоод бүр амар гүн сэтгэл хямралд орсон тухайгаа ярьжсэн. Тэрнээсээ хэрхэн гарсан тухайгаа тэгээ гарахгаа тэмцэж явж байгаа тухайгаа ярьж исэн. Тийм болохоор бас тэр подкастыг олж сонсоорой. За дараагийн ном бол мэдээж Марк Менсний Том Зураг амьдрах бит сурлаг гэдэг ном байгаа. Энэ ном бол миний өмсчээс хувь хүний хөгжлийн тухай номнуудаас бүр шал эсрэг өөр утгатайсан. Хувь хүний хөгжлийн их номнууд дээр чинь энэ чи бол айгүй мундаг айгүй чухал одоо онцгой тий айгүй онцгой хүн чи ямар нэгэн мундаг юм хийх ёстой. Тэргээл ерөнхийдөө нэг тим сэдвүүд байдаг штэ. Энэ болохоор бүр шал өөр чи бити өөрийгөө онцгой байх гэж өөртөө битгий дарамт өгөө. Өөртөө илүү энгийн байдлыг үүсгээ өөрийнхөө үнэт цэнийг үнэт зүйлийг олоо гэдэг айгүй гоё ном байсан гэдэг та бүхэн бас уншиж амжаагаа бол уншаад үзээрэй. Тэгээ энэ дээр бас юу гэсэн байлаа тий сайхан амьдралд хүрэх эсрэг зам бүр яг ярих юм маань л ерөнхийдөө ингээд дууслаа. Та бүхэн бас сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд та бүхэн надад бас санал болгох ном гол сахны бүтээгдэхүүн ямар нэгэн өөртөө гоё гэж санагдсан юм байл бас миний Instagram хаяг болон доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Жич болгож хэлэхэд миний сая дурдсан бүх ном болон бүтээгдэхүүнүүд бүгдээрээ яг миний сонирхол болон миний хэрэгцээнд одоо таарсан надад таалагдсан бүтээгдэхүүн болохоор хэрвээ танд аль нэг бүтээгдэхүүн таалагдаагүй таардаггүй бол бас ойлгоорой. Миний өөрийн хувийн үзэл бодол учраас за тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяртай. За ингээд бүх бүтээгдэхүүнүүдэд хаяа ингээ үг орж ирэхгүй юм аа. Маяг болон доор комент хэсэг бичиж үлдээгээрэй. Ийшээ. Тэгээд аюу тийм өртгөн консистент гэдэг чинь өгдөг лээ. Амар яч би өвлийн удаар дандаа л юу ханиадтай таниад хүрэн баг байж үзэх болдог. Одоо ингээ би братарлаа. Гар амир зөөл рүү амир гоё болоод эхэлсэн. Одоо миний хэрэглэж байгаа 3 дахь барал миний хэрэглэж байгаа 3 дахь сав тэгээд энэ хүрээд өндөрлөө дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяртай.